шинжлэх ухаанч үеийнхэн болон маань эхлэхэд бэлэн болсон байна. Студид шинжлэх ухаан технологийн их сургуулийн Косн технологийн коллежийн 5 дугаар курсын оюутан Анаа дээр хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Чамд гэсэн өдрийн мэндийг хүргэе. За Анаа дээрийн хувьд ингээд өөрийнхөө сургуулийг товчхон танилцуулаад ярил. Манай сургууль нь болохоор Японы Косн загварын сургууль байгаа. Монголд одоо нутагшаад нийт 10 жил болж байна. Энэ жил болохоор 11 дахь жил ингэж явж байгаа. Монгол улсын хэмжээд нийт одоогоор 5 Косн байгаа гэж хэлж болно. Энэ нь болохоор хөдөө орон нутгуудад байгуулагдаад одоо 2 жил болж байгаа. Юм хийдэг, юм гараар хийдэг инженеруудыг бэлтгэх зорилготой тийм сургууль гэж хэлж болно. Тийм манай сургууль нь болохоор улсын Косн гэж явдаг. ШТС-ийн харьяа, шинжлэх ухааны технологийн сургуулийн харьяа сургууль байгаа. Ер нь сургуульд нарахт нь яг ямар шалгуур тавьдаг вэ? Манай сургууль болохоор 9 дугаар ангиа төгсөн 10 дугаар ангиас эхлүүлээд одоо физик математикийн суурьтай хүмүүсийг илүү төлөв авдаг. Тэгээ манай сургуулийн онцлог нь болохоор ингээд Японы хэл болон одоо физик, математик, инженерийн мэдлэгийг одоо бага наснаас нь эхлүүлээд зааж эхэлдэг болохоор энэ нь илүү давуу тал юм болов уу гэж бодож байна. Цахилгаан инженерийн мэрэгчлэр энэ хэр их хүмүүс сонирхож одоо хүүхдүүд маань ер нь орд юм болоо. Ер нь сургуулиудын маань ихэнх хувь нь цахилгааны технологи ер нь ордог гэж хэлж болно. Тэгээд хамгийн хэрэгэлттэй байдаг мэрэгчлүүдийн нэг болохоор тийм байдаг хаа гэж бол бодож байна. Тэгээд инженерийн салбарт эмэгтэй хүмүүс ер нь бол нэлээд хор байдаг л та. Тэгэхээр ганцаар эмэгтэй байдаг гэхээр жоохон хэцүү шантармаар үед байдаг уу? Тэгээд манай сургууль нийт 5 жил сурдаг. Тэгээд 5 жил ангита нэг одоо ганцаараа охин явсан гэсэн үг. Тэгээд одоо ер нь эмэгтэй хүүхдээ ингээд инженерийн салбараар сурахад ер нь зарим зүйлүүд ингээд үл тогтдох ч юм уу эсвэл татуулагдах гэсэн зүйлс байдаг. Тэгээд тэрийг нь ер нь ингээд илүү даваад гарахыг илүү хүсдэг. Тэгээд илүү сайн инженер болохыг хүсдэг гэж хэлж болно. Тэрний илүү одоо мотивац аваад гэх юм уу. Энэ төхөөрөмж маань яг ямар төхөөрөмжлөгөө үзэгчдэд тайлбарлаж өгвөл? За энэ төхөөрөмж нь болохоор хөдөлмөрийн аюулгүй байдлыг одоо хангуулах зорилгоор бүтээгдсэн төхөөрөмж гэж хэлж болно. Энэ яадаг вэ гэхээр одоо үйлдвэр бол ажлын талбай дээр хүмүүс одоо аюулгүй байдлын хувцас өмсөөгүй тохиолдолд хабын инженерт нь мэдээлэл өгдөг тийм төхөөрөмж гэж хэлж болно. Хэмэл оюун ухаан дээр суйрлаад одоо хяналтын системийг бүтээсэн гэж хэлж болно. Энэ болохоор прототип загвар нэгаа одоо хамгийн энгийн байдлаар бүтээсэн загвар гэж хэлж болно. Энэ камераараа одоо хянаад тэгээд одоо энэ дотор байрлах Raspberry Pi гэж хэлдэг микропроцессор дээрээ одоо бидний суулгаж өгсөн хэмэл оюун ухааны модельийг ашиглаад хянаад хабын инженер рүү явуулдаг гэсэн үг. Дотор нь SIM мод бол байгаа. Энэ нь яадаг төхөөрөмж вэ гэхээр одоо хүлээж авсан мэдээллээ шууд бидний гар утас руу илгээх боломжтой модуль гэсэн үг байхгүй. Тэр ерөнхийдөө бол хэмэл оюун ухаан дээр суйрлаж зохион бүтээсэн гэж хэлж болох юм байна. Цахилгааны инженерийн анги болохоор ч тэр юм уу нөгөө нэг яг хэмэл оюун ухаан талтай мэдээлэл тийм гүнзгий биш л одоо гүнзгий сайн мэдгүй гэсэн үг байхгүй. Гэхдээ нөгөө нэг одоо өөрийгөө хөгжүүлэх болон тэмцээнд орох гэсэн зорилгоо ингээд үндэслээд одоо илүү их цагаа зарцуулаад энэ төхөөрөмж хийсэн гэж хэлж болно. Тэгэхээр энэ төхөөрөмжийг ер нь тэмцээнд орохдоо хийсэн гэсэн үг үү? Тийм. Манай сургууль нөгөө Японы сургууль болохоор Японд зохиогдсон бүх тэмцээндээ оролцох боломжтой байдаг. Тэр нь ямар хөө тэмцээнүүд байдаг вэ гэхээр Robocon, Dcon, Dizakon гэдэг мэргэжил тус бүрийн онцлогийг гаргасан тэмцээнүүдтэй одоо тийм сорих боломжтой байдаг. Энэ нь болохоор бидний одоо цахилгааны ангийн хүүхдүүдэд оролцож болох нэг тэмцээн Dcon гэдэг тэмцээн байгаа. Энэ нь хэмэл оюун ухаан нэг ашиглаад ямар нэгэн тодорхой асуудлыг шийдээд тэр нь ингээ бизнес юм уу эсвэл ингээд бүр тийм ололтод тийм санаа байна уу гэдгийг нь одоо шинжээд тийм тэмцээнд оролцдог гэсэн үг байхгүй. Анаа дарын маань хувьд ер нь багасаа шинжлэх ухаанд маш их сонирхолтой байсан уу? Ер нь шинжлэх ухааны салбар руу ер нь яагаад орох болсон шалтгаанаас? Заалвал энэ гэвэл би нөгөө нэг өөрөө инженерийн гэр бүлийн хүн гэж хэлж болно. Манай аав хоёр маань хоёулаа инженер хүн байдаг. Тэгэхээр ер нь бол бага бахаас нь л ингээд бүр анхнаасаа хүмүүжлээс нь эхэлж болно. Нөгөө нэг асуудлыг шийдэхэд ингээд инженер сэтгэхгүйгээр сэтгэдэг байх хэрэгтэй гэх мэтчлэн тиймэрхүү арга барилаар намайг ер нь бол багаас нь сургадаг байсан. Одоо ямар нэг юм эвдэрхэд ингээд эвдэрчлээ гэд хаях биш энийг засаад авчи, яавал цэцэг таарай, юу хэрэглүүл засгараа юм уу тиймэрхүү байдлаар нэлээд тийм одоо бодол санааг илүү одоо гэрийнх маань өгдөг байсан. Тэгээд тэрнийхээ үндсэнд би ингээд аль болох багасаа тэгж хурдан сураад явахыг ер нь л хүссэн. Dcon гэдэг маш том тэмцээнд оролцсон байна шүү дээ. Тэгэхээр тэрхүү тэмцээндээ ороод ер нь амжилт гаргасан уу? Амжилт бүтээл ололт юу вэ? Хамгийн анхны гадаадаас финалийн шатанд шалгарсан баг болсон. Тэгээд манай биеийн бүтээлийг багаараа хийсэн. Тэгээд багтаа гурлаа эмгтээсэн баггүй. Тэгээд тэрхүү амжилт нь ямар амжилт байсан бэ гэхээр одоо бизнесийн үнэлгээний хэрэг бизнес болоод гарахад хэр их ингээд одоо төгрөгөөр үнэлэгдэх вэ гэдэг тийм одоо тэрнгээрээ шагналаа гартуулдаг гэх юм уу. Тэнгүүт энэ бүтээл маань болохоор энэ санаа маань болохоор ерөнхийдөө нийт 4 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн гэж хэлж болно. Тэгээд
мөнгөн дүнгийнхаа үнэлгээгээр 4-р байранд орсон гэж хэлж байна. Дикон ингээ олон улсын том тэмцээн шүү дээ. Тэгээд энэ Дикон гэдэг тэмцээнд оролцохын тулд ямар шалгуурыг одоо Монголдо давсан байх хэрэгтэй гэж тэнд яг оролцох хэрэг авдаг вэ? Косын загварын сургуулиудын дунд зохион байгуулагддаг тэмцээн байгаа. Тэгээд энэ тэмцээнд орохын тулд ингээд ямар нэгэн санаагаа олоод асуудлыг шийдэх тийм санаа шийдлээ олоод тэгээд оролцдог тэмцээн гэж хэлж болно. Бидний оролцсон тэр үед болохоор ингээд Монголд нийт 3 кос байсан. Тэгээд 3 косын дотроосоо биднийг 10 орчим баг оролцсон байгаа гэж бодож байна Монголоос. Одоо тэр тэмцээнд бүртгүүлсэн. Тэгээд тэр 10 багаасаа ер нь бол шалгараад явсан гэж хэлж болно. Японы косынгийн хүүхдүүдтэйгээ зэрэг оролцоод тэгээд шүүгдэд ер нь явсан. Тэр ийм том тэмцээнд оролцоод тэг өөрийгөө сориод ирсэн ингээд танаа багийнханд баяр хүргэе. Баярлалаа. Шинжлэх ухааны талаар яг өөрийнхөө ойлголтоос жоох ингээд тайлбарлаж бага насных нь дүүнэртээ ингээд мэдээлэл өгье гэвэл шинжлэх ухаан гэдэг зүйл одоо ингээд дэлхий дээр одоо бүх зүйлийг ингээд үүсгэн бий болох гэдэг ингээд маш том ингээд үүргийг хариуцлага ингээд өөрөд явж байгаа team салбар гэж би бол боддог. Бидний эдэлж хэрэглэж байгаа бүх зүйл ингээд шинжлэх ухааны үндсэн дээр бий болж байгаа зүйл гэж боддог. Тэгээд team болохоор ч тэр юм ингээд энэ салбарыг одоо ингээд үүссэн байгаа зүйлийг судлахад сонирхолтой. Цаашдаа үүсгээд явах боломж байгаа болохоор энийг ингээд судлаад явахад ер нь сонирхолтой болохоор ер нь шинжлэх ухааны салбарыг сонгоосоо гэж би бол зөвлөмөр байна. шинжлэх ухааны талаар маш сонирхолтой одоо тэг баримт өөрөө мэддэг энийг л хүмүүст хэлчихсэн энэ талаар л хүмүүс жоохон ч гэсэн ойлголт өгчээсэн гэж боддог тийм дотор нь бодол байна уу? Бидний ярьдаг нөгөө дулааны цахилгаан станц гэж байдаг шүү дээ. Тэнгүүт ингээд тэр чинь нэг энергийг нөгөөд шилжүүлж байгаа зүйл болохоор одоо дулааны цахилгаан станцын жишээлбэл яаж ажилладаг вэ гэдэг талаас ингээд яриад явж болно тийм ээ. Бид нэр ингээд нүүрсийг ингээд шатаагаад тэр турбин генераторын үндсэнд ингээд цахилгааныг гаргаж авч байгаа гэд ердөө нэг нүүрснээс бүхэл бүтэн бидний ингээд хаасааг ашиглаж болох цахилгааныг гаргаж авдаг гэж бодохоор ер нь маш гайхалтай биш гэж үү? Хэр гайхалтай. Цахилгааны инженер мэрэгжлийн ойлголтыг ер нь хүүхдүүдэд өгвөл бүхэл зүйлийг амьтаа болгодог мэрэгжил гэж хэлж болно. Бидний ингээд механик хийзээр барилгаар ингээд хийсэн бүх зүйлийг одоо ингээд хөдөлгөх одоо хийх бүх юмыг цахилгаан өгчөөдөг болохоор ингээд амар тийм бүхнийг тэгж амьлуулдаг тийм зүйл гэж бол ойлгож болно. Тэгэхээр ингээд цахилгаантай холбоотой бүхэл төрлийн ингээд ажлыг одоо сонирхол одоо ингээд цахилгааныг үүсгэж гаргаж авчаад тэрийг хаашаа дамжуулсан цахилгаанаа яаж ингээд бусдад ингээд түгээх гээд иймэрхүү бүх талын одоо зүйлэн цахилгааны инженер гэж бол хэлж болно. Анууд Арманы ер нь ямар клубүүд хамрагдаж ирэн бие даан илүү их суралцдаг вэ? Ер нь клубтэй юу танаа сургууль? Манай сургууль яг нэг мэрэгчлээ дагасан тийм клубүүдтэй. Тэр нь ингээд цахилгааны мэрэгчлээ болохоор Dicon, Robocon гэсэн механик болохоор одоо Robocon гэдгээр дагнаад явдаг. Барилгын ангийнхан маань болохоор Dizacon гэдэг гүүрний тэмцээн байдаг. Тэгээд IT-ийн ангийнхан маань болохоор Procon гэдэг программын талтай тиймэрхүү клубүүд байдаг. Тэгээд миний хариуцлагатай болохоор Dicon гэдэг одоо санаа гаргаад шийдэл гаргаад тэрийг ийм л яваханаар хөгжүүлээд явдаг. Тийм клуб тариалагдаж одоо илүү өөрийгөө хөгжүүлдэг гэж хэлж байна. Тэгээд надад болохоор одоо манай сургуулийн нөгөө клубүүд ер нь нэлээд сонирхолтой санагддаг. Тэр нь яадаг вэ гэхээр жишээлбэл Dizacon гэдэг клуб нь болохоор ингээд цаасаар гүүр хийгээд одоо ачааг авдаг гэж хэлж болно. Хамгийн их ачааг даасан нь одоо ялалт байгуулдаг. Тиймэрхүү тэмцээнд оролцохоор зорж ингээд тэр клубын үйл ажиллагаанууд явагддаг. Тэнгүүт ингээд ердөө нэг цаас тэгээд цавуугаар л ингээд бүхэл бүтэн том гүүрийг байгуулад тэнцээ ингээд дац ингээд авдаг нь надад амар сонирхолтой санагддаг. Тэнгүүт тэр нь ингээд бага хэмжээний дац биш ингээд хүн өөрөхөд ер нь нэлээд хүн санагтаар тийм даацнуудыг ер нь одоо авдаг. Тэгээд гүүрнүүд нэлээд хөнгөн байдаг. Одоо 200 300 граммаар одоо хэмжигддэг мөртлөө өөрөөсөө хэд дахин их 30 40 кг-ын хангалттай даадаг тийм хэмжээний гүүрийг барьдаг тийм сонирхолтой клубүүд байдаг. Цаасаар ихэр зүр ашигладаг цаас нь өөр цаас байдаг уу эсвэл энгийн одоо цааснууд ашигладаг уу? Бидний ашигладаг зөөр юм бичгийн цаас шиг ийм цаасаар л хийдэг. Тэр хэд маань ингээд одоо гүүрээ хийчээд хатаагаад яг туршаад бэлэн болгоод ингээд туршилтыг нь үзэхэд ер нь нэлээд сонирхолтой. Бид нэр ингээд сургуулаараа яг завсарлагаараа яг бэлтэж байгаад клубийнхаа үйл ажиллагааг хардаг гэх юм уу. Тэр үед ингээд бүгдээрийн хануудын дээр ингээд гүүрээ хэмжиж үзээд тэгээд дараа нь ингээд дээрэс нь ачаануудаа ингээд тавихад ингээд тэр гүүр ямар ч тийм бэрхлэлийн талахгүйгээр тэр даацыг авч байгаа нь маш сонирхолтой байдаг. Тэгвэл тэр хүүхдүүд ер нь миний бодлоор юу шийддэг вэ гэхээр одоо гүүрнийхээ зохион байгуулалт аль хэсэгтээ яаж хийвэл ингээд даацаа сайн авдаг вэ, сайн даадаг вэ гэдэг талын юм илүү сайн харт юм байна гэд
харсан гэж Маш сонирхолтой юм байна тий ялцчихгүй. Тэр шиг манай Робокон гэдэг бас клуб байдаг. Тэр Апу Робокон гэдэг тэмцээн болдог одоо дэлхийд даяар болгоор алдартай. Тэгээд энэнд одоо ингээ хүүхдүүд өөрсдийн роботик гэж оролцдог. Бүтэн үйлдэлт энэ жилийн сэдв болохоор сагсчин робот. Сакс тоглодог робот гэж хэлж болно. Тэнгүүд сагсан бөмбөгч өөрөө мэдээж хамгаална, шиднэ. Тэгээд дамжуулна энэ бүх үйлдэлийг гүйцэтгэдэг роботыг хийж байгаа гэж хэлж болно. Тэгээд энэ сагсчин роботын талаар ярбал манай сургууль одоогоор явагдаж байгаа бүх шалгалт тэмцээндээ авралсан байгаа. 2 робот бүтээгээд тэгээд манай робот өөрөө 2 метр өндөртэй. 2 метрийн өндөртэй. Тэгээд 3 шугамнаас гол ингээ хийгээд ордог. Яг тим роботыг одоогоор хийж байгаа. Бүр яг хийгээд бэлэн болсон байгаа гэж ойлгож болох уу? Одоо үндэсний авраг удахгүй удахгүй болно. Дараа одоос бараг 2 сарын дараа болох байхаа гэж бодож байна. Тэр тэмцээнд бол маш амжилттайгаар оролцохоор бэлтэж байгаа. Шаргуу бэлтэж байгаа. Хүн хүүхдүүд л хоорондоо клубээр хийж байгаа гэсэн үг зөв. Тийм. Багш нар нь зүгээр тусал хэмжих зүйлээрээ зөвлөгөө өгдөг. Тийм. Манай сургуулийн амжилтыг үнэлээд бас нэг спонсор байгууллагууд бас орж ирдэг. Тэгээд хийснээр ингээ хүүхдүүдийг ингээ юм хийхэд илүү туслалцаа дэмжлэг болж байгаа. Ануу тэрийн хувьд сургуулаа төгсөөд ер нь Монголдо үргэлжлүүл ажиллана гэж боддгоо эсвэл гадагшаага явъя гэж боддгоо? Одоогийн байдлаар би алидийн ажлын санал аваад ажилдаа орчихсон байгаа гэж хэлж болно. Би болохоор Японы Japan Airlines Engineering гэдэг онгоцны компани одоо засвар үйлчилгээ талд нь орсон байгаа. Хамгийн анхны гадаадаас авсан эмэгтэй инженер нь болж байгаа гэж хэлэхэд болно. Хамгийн анхны тийм онгоцны засвар үйлчилгээ буюу одоо цахилгаан талдаа засвар үйлчилгээг одоо хийдэг тийм төрлийн ажил хийхээр явж байгаа гэж хэлж болно. Миний бодлоор нөгөө нэг гадаадад одоо мэрэгчлээ дэвшлүүлж одоо гадны бүх зүйлсийг мэдээж харчаад тэгээд Монголдо ирээд ажиллах гэсэн бол зорилготой байгаа. За манай студид хүрэлцэн ирсэн Ануу тэртээ маш их баярлалаа. Баярлалаа. Урьсан бас маш их баярлалаа. Шинжлэх ухаанч үеийнхэн болонгаа хүлээвсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Өглөөний мэнд өглөө хөтөлбөр үргэлжилж байна.